Таны хүүхэд тантай ярилцахаас цухтаагаад, дууга хураагаад, эсвэл юм ярихаараа худлаа ярьж эхлэх байгаа бол та түүнтэй ярилцах харилцаандаа дараах алдаануудыг гаргасан үгүйгээ шалгаад үзээрэй. За эцэгчүүдийн маань гаргадаг нийтлэг нэгэн алдаа бол хүүхдтэй бүрэн анхаарал хандуулахгүйгээр ярилцдаг. Томчууд бид нар өөрсдөө хүний нүд рүү ихцэж харахгүй байгаа хүнтэй удаан юм ярихыг хүсдэггүй хэрнээ харин хүүхэд таныг уцаа оролдоо сууж яхад зурагт үзэж яхад хажууд юм яриад зогсчиж болох юм шиг ханддаг. Харин хүүхдэд өөрийг нь одоо сонсон царайж байгаа царай биш, жихнээсээ ойлгож байгаа, дүгнэлт хийж өгж байгаа, нүдрөө нэгцэж харж байгаа харилцаа хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт хүүхдийн ярьсан зүйлийг хэтэрхий хүн дээр хүлээж авах, хэтэрхий эмоцаараа хандах хандлага байдаг. За энэ нь яаж илэрдэг вэ гэхлээр хүүхэд багахан зүйлээ хуваалцаад ярихад нь шууд хин нэгнийг буруутгахыг өртөл болгодог. Шууд ангийн багштай хил ам хийх, найз нөхдөйгээ шууд загнаад авах. За ингэснээр одоо эдгээр айгаад миний хүүхэдтэй гоё харьцдаг болно гэж андуурдаг. Яг үүндээ бол энэ хүүхдэд маш их гэмшил, надаас болоод хүмүүс хоорондоо маргалцчлаа. Одоо энэ хүмүүс надтай гоё харьцахгүй дээ гэсэн тэр гэмших хичих мэдрэмжийг бий болгож идэг. За үүнээсээ болоод жижигээс ахуулаад учирч болцшгүй томоохон асуудлуудыг хүртэл танаас муухад хүрх юм шүү. Тэгэхээр та хүүхдтэйгээ халуун дотн харилцаагаа авч үлдэхийг хүсэж байгаа бол итгэлцэл үүсгээд надтай ярилцах нь аюулгүй юм а гэдэг мэдрэмжийг бий болгож байгаарэ.